За сайн байцгаана уу? FM 89.7-ыг сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бидний яриа аражваар явахаас гадна бас видеогоор бичигдээд бас YouTube сувг руу орчихно. За энэ удаагийн зочноор Улаанбаатар сонготой эмнэлгийн ерөнхий болон дурангийн эмч заслын эмч Баяр сайхан мөн цээжний хөндийн эмч заслын эмч хаш чулуунаар оролцож байна одоо. За би бас өөрийгөө танилцуулах зүйтэй болоо би сексологч. Өөртөө нэр өгч ин сексологч юм ч одоо нэм баяргаан байна да. За Баярамч маш их баярлалаа. Өглөө хүлээж авч ирсэн явдал та нар ч ингээл маш их ажилтай байдгийг бид нэр сайн мэдж байгаа. Би ч одоо эмчнэрийн ажлыг бол цэвлүүд бол мэддэг болоод шүү. Хагалгаатай өнөөдөр. Өнөөдөр яар хагалгаагүй л. Нэг яаралтай хагалгаа гарах гэсэн өгөлчлөө. Орох гэжсэн. Энэ хоорондоо яг ингэж ярьд юм билээ. Та хагалгаатай юу хагалгаагүй гэж ярьд юм билээ шүү дээ. Тийм чинь өдрийнхөө төлөвлөгөө гаргаж байхгүй юу? Тийм. Хөвчлэн одоо юу нь хизээ хаана яах вэ гэдгээл тодорхойлно шүү дээ. Хашаамч Баярамчиг багш гэдэг тийм. Тийм. Одоо багш дээр чинь анх танилцаад одоо яг анх надад яг арис зүсхийг л зааж өгч ирсэн юм шүү дээ. Оо тийм үү. Дугаараа тийм. Оо ямар гоё юм бэ. Ангахын 2 дугаар курсээс л над дээр ирсэн хөгт шүү дээ. Оо тийм үү. За ангахын 2 дугаар курс ч одоо мэслийн эмчүүлнэ гэд явдаг хүн ховор шүү дээ. Тэгэхэд над ч одоо ангахын 2 дугаар курсээс ирэл. Би чинь тэгэхэд 3 дугаар эмчилэгт залуух эмч байлаа. Өдөр шөнө гүжиж үрийдэг. Хагалгаа яадаг тэгэл. Тэрнээс хойш намайг дагж явж байгаа. Одоо яалтчгүй миний шавин байгаа. 17 жил 18 жил болж байна уураг тий. Одоо ч одоо 2000 хэдэн вэ? Тэгэхээр 25. Юу 17 цааш явах уу? Чи ч одоо 2 дугаар курс чи ангахт хэдэн онд орлоо? 13 нэг хамгийн юм задлах нэ. Оюутан болохтой гэж чинь. Оюутан болох чинь 8 онд болов. Тий, тэгэхээр чи 9 оноос гэхэрч одоо яг 16 жил болж байна. Тийм байна тийм. За энэ нэг 4 аргын тоо мэдээд байгаа шүү дээ. Энэ ерөнхий мэс заслынханг бол би одоо тань дээр зөндөөл хүнтэй очиж исэн дөө. Таны үүдэнд ч зөндөөл найз нартайгаа сууж илаа. Энэ хүмүүсийг ерөн сүүлийн үед алтан орчногтой их болгож байна та. Одоо тэр нэг 90 ч одоо яг юу гэж нэрлэлт юм бэ? Бид нар ч одоо яг алтан орчногтой болгоод гаргаад ирлээ л гэж яриад идэг шүү дээ. Яг тэр ч одоо нэг бүдүүнгцний нэг шамбарм зангилаа байна. Тий, шамбарм гэдэг нэг өвчин байгаа. Бид нар мэддэг. Манай монголчууд бол цагаамах гарна гэдэг. Тэр чи яг яаж нэгсэн үг юм чи? Нарилж яриул. Тэр ч одоо нарилах юу ахад одоо ингээл амьдралын хэв маяг тий удаан суух тэгэл ядрах сулдах арилтаар суухтай холбоотой хошны амсал дээр ингээд тусгай яг бас ч суудсан шүү тийм ээ. Тийм шамбармын зангилаанууд л гараад тэр нь л одоо цус гарчиж байгаа эсвэл хошногноос нааш урууд гарч ирж байгаа л юу шүү дээ. Одоо процесс шүү дээ тийм. Тэгээд энэ дээр бол бид нар хамгийн сүүлийн үед бол ингээд PPH систем гэдэг юм тусгай багжаар мэс заслыг хийж байна. Энэ бол одоо сүүлийн үеийн гоё арга. Сүүлийн үед гэдэг нь хэдэн жил өмнө гэсэн. Сүүлийн бид нэр 4-5 жил хийж шүү. Тийм үү. Тийм. Тусгай багжаар хийдэг болсон. Тусгай багжаар нөгөө шамбармын зангилаач ингээ хошногын эргэн тойронд ингээ дотор талдаа ингээ одоо хүний цагаар хэлбэртэй байж байгаа шүү дээ. Тэрийг ингээ тустай юм аппарат өөрөө ороод тий шамбармын зангилаагаа дээш нь одоо салтын дээш өргөж байгаа тусгай аппарат өөрөө оёод тэр өөрөө гаргаад ирдэг байхгүй юу? Нэгснэ бид нар ингээ гараар оёхгүй л гэсэн үг. Оо ямар гоё болсон юм бэ? Тийм болсон шүү. Тэр бол бүр оо супер арга. Бүх имлгүүд тэгж хийж гинүү? Танаас сонгодоо тэгж гинүү? Гэхдээ манайх бол хийж тэгээд улсын имлгүүд бас хийж байгаа хоо. Тэгээд одоо нэг санхүүжилт манхуужилт нь ямар байгааг би мэдэхгүй тий. Манайд бол нэг төлөвлөмжтэй болохоор өөрсдөө л хийж байна. Тэр голдуу тэр аргаар л хийж байна. Тэгээд тэр нь бол ингээд дахих магадлал нь бага байхгүй юу? Тийм. Өмнө нь бол бид нар чинь шамбармын зангилаа гэж хүмүүс ингэдэг. Шамбармын зангилаад ингээд шамбармын эсэл орчхоор дахидаг гэд тэр нь аргагүй шүү дээ. Ингээд олон зангилаанууд ингээд ус үзмний юу шиг ингээд унжицсан байж байгаа. Тэрнээс бид нэр өмнөх уламжлалт аргаараа авахтаа аль томинч гэдэг юм уу те эсвэл цус алдж байгаа эрсэлтэйг нэг түүж нэг авдаг байхгүй юу? Бүгдийг нь авчгаар дараа нэг хошногын амсар нарийсчаад бааж мааж болдгоо юм төвхтэй байсан. Тэгээд тэрийг бол яг одоо янз бүрийн аргаар л бид нэр зохицуулдаг байсан. Одоо сүүлийн үед бол тэр одоо энэ аппаратаар хийж байгаа нь бол одоо эрсдэл багтаа те дээр нь хагалгааны дараах дахил баг бас юу хошногны амсар нарийсдгүй нэг юм шин технологи арга. Би станхуудаас сонсч хашаал сонсож мэдчихсэн тийм байна. Үнэхээр гоё арга шүү. За тэгвэл одоо тэгвэл шамбарамтай хүмүүс бол танай имлэг рүү зөөрөд яваад тахтал сүүлийн үеийн аппаратаар янз юм болгоод явуулж байгаа юм байна тийм. Яг үн өртгөл тийм л байгаа. Баярамч нилээ олон жил хийж байгаа. Намайг жоохон багтал юмч байсан. Намайг л энэ жоохон хөвглийн сонготой энтрээр ороод явж байхад байгаад байдаг гэсэн баг. Би ч ингээд ажиглал явдаг. Баярамч одоо хэдэн хүн танд ер нь одоо та мэс засал хийцсэн байна. Одоо ёстой тоолоогүй таалж явсан гэдэг шиг үү. Ёстой нэг өвдөлгөр мөн шиг үү. Тоолдог. Гэхдээ залуу байхад яг тоолдог л байсан. Залуу байж чи би нэг эхний нэг 4-5 жил тоод бүртгэж явж байгаа тэгэл залхуу өрөөл хайсан шүү дээ.
залуу байхад ч одоо би одоо 30 жил 30 жил ажиллаж байна. Эхний одоо нэг үгүй ядаж нэг 10 гар мянга болоо байлгүй тэл гэж багцаалж шүү дээ. Дурангийн мэс засал гэдэг тэгж байна. Саяны бидний ярьдаг бүдүүн шулуун гэзний тэр амсар гэж ярьж байна те. Шулуун гэзний амсар гэж ярьна те. Одоо өөр дурангаар ерөнхий мэс засал чинь яг юундаа хамааралтай явд юм бэ? Ерөнхий мэсэлч одоо ингээд хэвлэлийн үндийн бүх хагалгаанууд орно шүү дээ. Тийх үү. Хэвлэлийн үндийн дурангаар хийдэг бүх хагалгаанууд орно. Нэг олгоо авах, цэс авах тэ илэгний ингээл уйланхаа, буглааныг, нойр улчирхаа, тайрах ходоод бүдүүн гэц тайрах. За тэр өдгөө бид нар чинь бол эмэгтэйчүүдийн төрлийн бүх хагалгааг бас дурангаар хийж байна. Манай сонгодомлог. Тийм үү. Одоо нөгөө эмэгтэйчүүдийн уйланхааг бид нар хийдэг. Тэр нэг савны гадуурх жирэмслэлт. За тэгэл умаа хордгүй хавдрууд умаа бүтэн авах, умаа тайрах мис заслууд. Тэр өдгөө бид нар одоо өргүүдлийн хагалгаа хүртэл хийдэг. Өргүүдийн хагалгаа гэдэг нь юу вэ? Нөгөө умаа гуурсан хоолоо гэж байж байгаа шүү дээ нарийнхаа юм. Тэр маань ингээд өрөвсөлт өвчин тодорхой шалтгаанаас болоод ингээд наалтчдаг. Нэгснээ ингээд үр дамжих боломжгүй болсон. Тэр хүмүүстэр бид нэг ингээд дурангийн хагалгаа хийгээд наалтцын салгаад эмэгтэйчүүдийн эмчнэртэйгээ хамтарч идэг. Тэгээ ингээд яачдаг. Одоо ингээд тэр замын чөлөөтэй болгож өгдөг байхгүй. Тэгээ нөгөө өрийн сувг, пимбер гэдэг тэр мөрийн ингээд жоохон ингээд одоо тэлж өгдөг. Ийм хагалгаа хийсэн. Одоо тэгээ манай эмэгтэйчүүдийн эмчнэртэй хамтарч хүнээ бэлдэж, эмэгтэй эмчманд бэлдээд би хагалгааг нээдэг. Эмэгтэй эмчманд хэлдэг шүү дээ. Чиний хагалгааас 2 хүн төрчихсөн байгаа шүү. Ямар гоё те. Тэгдээ тэгээд одоо гоё л байгаа шүү те. Тийм сайхан. Бас нэг 2 хүнд ч гэсэн өөрийн заяа бэлгэлнэ гэдэг чинь бас том юм баггүй. Ер нь ангаа ухаан бол ангаа ухаан яг үнэ гэхэд бол гоё өгч чинь те. Сая инглээ. Сая нөгөө нэг шамбран дээр уучлаар би яриад байгаа шүү. Таныг мэдж байгаа байхгүй ч та. Тэгээд нөгөө шамбран мөвгөө сүүлийн үеийн аппаратаар тэр нь өөрөө ингээд дээшлүүлээд өөрөө ойдог тийм аппарат гараад ирсэн гэж ойлголоо би тийм. Яг тэрнтэй адилханаар ангаах ухаанд одоо танд ингээд ийм сайхан болцсон тийм ямар төрлийн аппаратууд нь ангаах ухаанд. Манай ч одоо ерөөсөө ангаах ухаанд ч одоо хэвлэн үндийн дурангийн хагалгаа, чэйжний үндийн ч гэсэн те бүх хагалгаа чинь дандаа ойдог юм бүгд автомат утсан шүү дээ. Одоо эмчнэр нэг гар мараараа оёд ахаа болсон байхгүй юу? Одоо тэг 2 төрлийн оёгч байгаа. Нэг нь цагаар хэлбэртэй оёгч, өнөөх нь зүгээр шулуун хэлбэртэй оёгчуд. Тэр нь ангаахын эдлэг нь өөр л дээ одоо. Тэр бол одоо дурангийн тийм болсон. Тэр бол нөрөөсөө гайхамшиг шүү. Тэгэхээр нөгөө илүү хаалгаа хийхэд илүү тухтай болгож өгнө л дээ. Хялбар тэгээд одоо бидний одоо хашаа бидний сүүлд хэрэгжилж байгаа аппаратууд чинь тэр линейр болон циркуляр степлер чинь 3 игнэ ойж шүү дээ. Өөрөө 3 игнэ оёод ингээд таслаад гаргачихна л гэсэн үг шүү дээ. Ангаа ухаан үнэн тэгж хөгжсөн яг үнэ гэлээ. Энэ чинь технологийн дэвшлэл ангаа ухааныг хөгжүүлж шүү дээ. Биднэрт нийтлэг тусаад байдаг юу бол тэр шамбрам л да. Одоо бүх найз нар л алтан бүкстэй боллоо гэж яриад гарч ирдэг те. Тэгэхээр бид нар ер нь яаж тэрнээс ер нь өөрсдийгөө өөрчлөлтөнд сэргийлэх ёстой вэ? Яаж тийм боломж байна уу ер нь? Гэхдээ одоо ингээд одоо Google ахаас асуух юм бол хар мянган юм байгаа шүү дээ. Удаан суухгүй байх ч гэдэг юм уу те. Ядаж хүнийг 45 минут болоод нэг 10 минут босч амнарч явах. За тэгээд ингээд архитаар суухгүй, ядрахгүй, сулдахгүй ингээд одоо сүүлийн үед би нэг сони юм яри. Намайг 95 онд залуух юмч байж хахад над нэг хөгшин лам эмчлүүлж исэн байхгүй юу? Одоо 95 онд дөнгөжл арчилж өгсөд нэг лам. Тэгээд нэг лам над хэлжсэн баг. Миний хөө бид нарыг ингэж жоохон байж хахад тэдний чинь багш нар нь одоо мундаг хүмүүс өвгөд байгаа шүү дээ. Тэд нэр одоо дээр үе нөгөө хүрээ хэдэж одоо өдөржингөө завлаа суучдаг. Тэр үед манай багш нар бид нарыг энэ хошногны цагаарг болчих. Одоо бид нар хошног умалзуулна гэж ярьдаа шүү дээ. Хөдөлгөөд ингэ. Тий одоо ингэ те. Хошногны цагаарг болчин бидэрт ингээд номоо ингээд өдөрт уншаа сууж байхдаа цагаарг болчингаа ингээд мянган удаа чангас судалж байхыг багш нар маань одоо тий зөвлөдөг байсан юм а. Тийм учраас одоо дээр үеийн лам нар хэдий удаан суудагч цагаан мах хэрэгдэггүй байсан гэд. Тэгээд тухайн үед би ингээд бодоод өнгөрч байсан. Одоо бодоод агаар чи нөгөө хүүхнүүдийн кегл дасгал гэдэг тий. Сүүлийн үед ирчүүдийн ч гэсэн ингээд тэ бэлгийн чадварыг сайжруулах хаарцхан дасгалтууд байна шүү дээ. Эдгээр чи ерөөсөө л цагаарг болчингаа ажиллах юм билээ шүү дээ чинь. Одоо бид нэр ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр хошногны цагаарг болчин хүн өдөрт ингээ өөрөө өдөрдөө те мянган удаа ингээ суллах нь одоо бидний би нэмийн фитнест ороод хөл гарын булчингаа дасгал хэлэхдээ адилхан барьчихсан байхгүй. Тэгэхээр тэрийг бол би энэ онлын үндэстэй байна гэж одоо ойлгож байгаа шүү. Булчин юм чин дасгал хийж яхад зүгээр л. Булчин хийж байгаа тэр цагаарг булчин чинь ингээд байнга ингээд байх юм бол тэр булчин чанга ажиллаад байх юм бол тэр нөгөө томроод байгаа те шамбармын зангилаанууд чинь томруулахгүйгээр өөрөө ингээд хүчээр жижигсдэг байх нь шүү. Таар миний зарыг хардаа би яг хийж байна одоо мэдгэж байна юу? Мэддэхгүй шүү дээ. Мэддэхгүй нэ минийх.
Ям мундаг. Янзын болж байна. Мянга гэж байгаа шүү дээ. Мянга юм байна. Яг бид нар бол дурангийн хаалган дээр одоо та бид нар өөрсдөө ч гэсэн яг хэрэгжилж байгаа л да. Аль болох юу гэхээр илүү дэвшилтэй технологиг илүү хэрэгэлдэг тийм ээ. Тэр одоо юу гэдэг харгалаан дээр бол бид нэр одоо та бидний хэрэгэлдэг scalpel буюу одоо хаалганы одоо зүсгч хутгуудыг мөн дээрэс нь Монгол улсад ч хамгийн анхны удаа 4K 4K дээрэс нь 3D камерыг хэрэгжүүлсэн. Тэгээд ямар сандаа багш сая нөгөө юу яваад ирсэн, Нанжин явчаад ирэхдээ ярьжсэн шүү дээ. Гэхдээ ер нь бол бидний хэрэгэлдэг юм бүгднийг тэнд хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр бид нар бол стандартын хувьд бол дурангийн хаалганд бол тийм ээ. Зүгээр юм. За одоо дурангийн мэслийн тухай би нэг товчхон ярихад анх 2005 онд би нэг Сингапур анх явсан. 3 дугаар эмнэлэгт ажиллаж байхдаа. Тэгээд тэнд нөгөө бид нар чинь 5 хоногийн айлчлал хийгээл эмнэлэг үзэд Александра эмнэлэг гэдэг үзэж явж байгаа. Намайг мэслийн эмчгээ дурангийн өрөөнд оруулсан. Тэрэн дээр нэг дурангаар эвэрхий нөхөх юу цэсний үдэ авах хагалгаа хийжсэн байхгүй. Тэгээд тэрийг хараад би бүр өөртөө айгүй ойгцсон байхгүй юу. Дэлхийд ингэ өгчөж байдаг. Бид нар хаана явж байгаа юм болоо гэд. За тэгээ энэ чинь сэтгэлээр л унаал ирж байгаа шүү дээ. За тэгсэн чинь тэгээ би дотроо мөрөдөхгүй юу. За 60 настай тэтгэвртэй гарах юм байна. 36 настай хүнтэй 60 насыг мөрөдөж шүү дээ. 60 настай тэтгэвртэй гарах юм байна. Тэтгэвртэй гарахаас өмнө дурангаар цөсний үүдээ ч юм аваад үсчээд тэтгэвртэй гарах юм бол одоо тий мис засалж болсныг авъя тэргээл одоо мөрөж жилээ тийм ашгүй ангаа авах бас сүүлийн хэдэн жил хурдтай хөгжиж байна. 3 дугаар эмнэлэг дурангийн аппараттай болоод 2009 онд би Тайванд 3 сар дурангийн мислээр мэрэгжилд дэвшүүлээд тэгээ анх тэр дурангийн хагалгаа хийж одоо эхэлж ийлээ. Зүгээр азар би улсын эмнэлэгт ажиллаж байхдаа ер нь сонгодоо эмнэлэгч ирдэг олон газар одоо ялангуяа улсын эмнэлэгт ажиллаж байхад би нэлээд хэдэн газараа мэрэгжилд дэвшүүлсэн. Тэгээ бусаад их орондоо ирэхээр нэг тоног төхөөрөмж байхгүй. Үнэхээр утмаар байдаг байсан байхгүй. Тэгээ 11 онд би сонгодоо эмнэлэгт орж ирсэн. Тэгээ сонгодоо эмнэлэгт орж ирэхэд нөгөө өөр газар эмнэлэгт ингээл одоо хараад байддаг те. Нэг гоё аппарат тоног төхөөрөмж зүгээр сонгодоо эмнэлэгт яг стандартын дагуу ингээл байранда байж байгаа юм чи нэг ойдог аппаратууд те нөгөө мис заслын удаас юу байдаг яг л одоо бидний нэг гоё газар ороод ямар гоё юм юмар хийж үсгэсэн гэдэг. Тэгээ 11 онд ирээд одоо өндөө мөрөөдөл биелгч болж байгаа байхгүй. Тэрнээс хойш бид нэр одоо ямар ч байсан дурангийн ангаа ухаанд Монголын дурангийн мислийн одоо өдний зэрэгтэй өргөхөд одоо манай үеийнхэн бол нэлээд чухал үүрэг гүйцэтгсэн гэж бүр бардам хэлж чадна. Сая би Нанжинд 3 сар мэрэгтэйчлүүлээд ирлээ. Тэнд би ингээд Перу гэс 3 эмч. Белорусаас нэг эмч ингээд тавуулаа. Нанжингийн Жаншин мужийн одоо том эмнэлэг л дээ. Энд чинь 87 сая хүнд үйлчлэг. Нанжи одоо өөрөө 9 сая тий. Одоо тэр Монгол том эмнэлэгт очиод. Тэгээд тэнд дээр ингээд очиход чинь бид нар дандаа 3D технологиор хагалгаа хийж байгаа байхгүй. 3D гэдэг маань бид нар нөгөө юунд кино театрт ороод хар нүдний шил хийгээд үздэг шиг бид нар тийм системээр хагалгаа хийх. Энэ бол ингээд мэслийн хурдыг те тэр одоо өсгөх мөсгөхтэй харах өнцөг энэ тэр янзын гоё байхгүй юу. Ийм технологиор л ингээд хийж гэн хотодод бүх өрөөнд тийм тоногдогдсон хагалгааны 70-80 өрөө шүү дээ. Бүгд тэгээд одоо биднээс асууж байгаа. Танай эмнэлэг 3D-тэй юу гээл. Тэгэхэд би бол би манай сонгодоо 3D технологитой гэдэг. Перу Белорусууд байхгүй л гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи хүн бас баярлмаар шүү дээ. Тэгэхээр манай сонгодод бол бүх л технологи яг л стандартын дагуу. Гэхдээ яг л тэр Америкийн те бүх юм л бүрэн тоногдлогдсон. Одоо ямар ч асуудалгүй л гэж ойлгож байна. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транстус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд дурангийн хагалгаа ярих. Дурангийн хагалгаан дээр нэг юм байгаа шүү дээ. ERCP-тэй буюу одоо цөсний чулуутай байж байгаа хүмүүс маань урагшаа ингээ унцдаг байсан гэдэг. Тэгээ нэг удаа би яг нөгөө резидент байгаа нэг тойрол төр явж ирсэн. Нэг эмнэлэг дээр очиод хийсэн чинь нөгөө цөсний чулуугаа аваад цөсний чулуугаа онгоолж байгаа тэрэн дөрөв нэг баллон оруулаад тэрийгэ шахаж гаргаж ирээл ингээл нэлээх ажил хийдэг байсан байхгүй. Тэгээд анх одоо ингээл сонгодоо эмнэлэгт ирээд ингээ харж байхад бол яг ингээ цөсний чулуугаа эхлээд ERCP буюу одоо нөгөө цөсний суугдах чулуугаа аваад дараа нь шууд үргэлжлүүлээл ингээ нөгөө комбайн хагалгаа буюу хоёулаа нийлж хамтардаг юм аа. Тэрний талаар та нэг дэлгэр. Энэ бол айгүй гайхамшигтай хагалгаа байхгүй юу? Бид нар монголчууд хэлдэг цөсний чулуун сувгантаа ороод бөглөччээ нөгөө хүмүүс ногоорчч гинэ гэл. 3 дугаар эмнэлэгт байхад бид нар тэрийг нээж хэвлийн үндийг нээгээд цөсний үүдийг аваа дараа нь ерөнхий сувг гэдэг маань нэг одоо зарим үед одоо өргөсөг үед ингээ 0.5 см нарийнхан юм байдаг. Тэгээ чулуун мол ороод бүцгээ тэр нь өргөсчдөг сантиметр зарим бүр 2 см. Тэрийн дотроос ч ингээл ухаж төнгөсөр юм байгаа аваад яг тустай анги мангийг өрөөнд орно л гэхдээ их төвөгтэй байсан. Тэрийг манай сонгодоо эмнэлэгт манай дурангийн баг ягангуяа наран цацрал хэмжээ маань баг тэрийг зүгээр амаар нь оруулаад дотор талаас нь чулууг нь авчдаг ийм арга байхгүй юу.
технологийн гайхамшиг л да. Тэ одоо мис засалчийн хөдөлмөрийг хөнгөлж байгаа нь дээр нь хүний амь насыг бол одоо айхтар аварж байгаа ийм арга. Тэр аргыг бол манай сонгодод бол бид нар маш олон удаа хийсэн. Одоо сүүлийн одоо би сонгодод ороод 15 жил болж байна. За тэр хугацаанд л бид нар одоо зөвсний ерөнхий сувгийн чулууг одоо нээж мэж авахаа болсон. Сувгийн чулуугийн наран цалтрал дэмч буюу манай дурангийн багийнхаа ороод одоо нэгсний одоо амар нь оруулаад л авчнаад ямар ч зөвсөлт нөгөө дурангийн 3 юуж байхааргүйгээр тэгээд бид нар мис заслын баг нь нэг 3-гийн 3 юм уу 4 цолж жоод хүүдийг нь авдаг. Энд чинь бүр үнэн гайхалтай технологи байхгүй юу? Зүгээр энийг бид нар игээд 15 жил болж байна. Саяхан одоо энэ жилийн мислийн хурал дээр улсын эмнэлгүүд энэ хагалгааг ингээд цуг хийсэн тухай анхны л одоо эдэмшилжээний ингээд хурал дээр тавьж илээ. Тэгэхээр бид нар ямар ч байсан 15 жил төрүүлж явж байна гэж ойлгож болно ш. Би ч цацаа амч дээр 3-4 орчод байгаа шүү дээ. Одоо би чи 3 чи яг чи чиний шийдэр мэдэн шүү дээ тийм ээ. Тийм тэр чил гайхамшиг шүү дээ. Ер нь хийхэд ямар ах вэ? Яг өвчтний хөвдөхгүй шүү дээ. Ямар өвчин? Яг унтаа сэрнэ л дээ. Гэхдээ илт тийм илт тэгэл сая бүр минийхаа зур ярих юм бол өөр юм олж авсан шүү дээ. Нөгөө яг ингээд юм солиулах явцад илгэн дотор байдаг юм байна л да. Тэгээд тэр нь ингээд хөөгдөд гардаг байсан юм. Тэр нь гараагүй гаццсан байсан юм ийг цацаамж болсон. Тэр чил гайхамшиг шүү дээ яг үнэ. Харин тий. Энд чи одоо зөвхөн бас яг зөвсний чулуу гэхээс илүү бас одоо илэг солиулсан энэ хүмүүсийн энэ нөгөө хоорондын ойдлог бүгд илэг солиулсны дараах нэг зөвсний зам нарийсчдаг байхгүй юу? Тэрэнд хийж энэ тэр РЦБ тэгээд одоо нойруулчрын толгой хавдрууд 9 жилийн өмнө тэр РЦБ-гээр л одоо арга хэмжээ авч байгаа юм чинь. Төгс юм хийж जैन зарим үед бол ингээ одоо нойруулчрын толгой хавдраад үед хөнгөвчлөөд металл стенд тавиа те. Тэр нь ингээ цөсийг гадагшлуулна гэдэг бол одоо үндэ гайхамшиг л байхгүй. Өмнө нь бол тэгээ бид нар чинь тийм чадахгүй. Хүн ногоор соргол хөтгөл байсан шүү дээ 30 жилийн өмнө. За ойлголоо. Баримч одоо жишээлбэл ингээд тань дээр зөндөө олон хүмүүс орж ирж байгаа. Ерөнхий мэстаслын эмчгээл хатиг гарцсан хүртлэн очиж байгаа тийм. Тэгэхээр ингээд дийлинх ингээд за энийг нэг анхаарчихгүй та нараа ингэсэн бол ийм юм болдгоо штэ гэж танд ер нь бодогддог тийм хүн байдгүй. Энэ дээрээ нэг анхаарчихгүй тийм ингэчүүл одоо энэ нийтлэг энэ нэг байхгүй болчих юм байгаа штэ гэдэг юм. Ерөөсөө зөндөөл байгаа штэ. Хамгийн нийтлэг нь одоо зөвхөн мис заслын өвчнөөс ярьж гэнэ үү ерөнхийд нь ярьж ер нь мис за ер нь л ингээд хүмүүс энийг яагаа мэддэггүй юм болоо энэ чинь ингэчүүл уулна энэ чинь ийм юм болдгүй шүү дээ гэдэг нэг юм урьдчилан зэрэг одоо бид гурийн яриаг ингээд хүмүүс сонсож байгаа шүү дээ машиндаач тэр гэртээ тавьчихсан гэсэн юм ингээд сонсоо сууж байгаа бидний за ерөөсөө юу шүү дээ хамгийн нэгдүгээр анхаарах юм нь бидний өөрсдөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй тий. Одоо энэ дээр яривал их бүр хэдэн цагийн ч юм ярьж чадах байхгүй юу би. Зүгээр тавчхандаа хэлэхэд бид нар Монголын ард түмэн нөгөө энэ эрүүл мэндийн систем нь үнэгүй учраас эрүүл мэндэд огт анхаардаг байхгүй юу. Бүр огт анхаардаг. Эрүүл мэндэд анхаарна гэдэг чинь л одоо хүүхд тугасан шүдэн угаалах спортоор хичээллэгтэй зөв дэглэм сахих мэт гэдэг одоо хар мянган хүн бүхэн л ярьж байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр ингээд яриад одоо юу суулгадаг байхгүй юу. Яриад одоо ингээд хүн дадал суулгадаг. Заавал мөнгө төгрөгтэй л холбоно. Яг үнэ хэлэхэд. Тэгээ хүн өнөөдөр монголч чинь тэгж байгаа шүү дээ ингээл. Арх угаал шартаал хордж өгөх гээл эмдэг дээр очил үнгүй тайлбарчаал те. Тэгээд бэдэлцээ гараад алга болж байгаа шүү дээ. Хэрвээ тэр нөхрөөс одоо гарангаас мөнгө төлдөг хүн байсан бол чинь үгүй ядчил арх угаа байл шүү. Нөгөө алтай эмэгтэй тэгээд шүдэ ахуулах гэсэн мөнгө байхгүй гэсэн. Саяхан нэг тийм видео явуулсан шүү дээ. Алтан эмэг ингээд зүүцсэн нэг авгаа. Тэгээ 40 мянган цаасаа шүдэ ахуулах гэсэн чинь даатгал байхгүй ингээд уйлж байгаа байхгүй. Тэр чинь бол эмгэнэл шүү дээ энэ чинь. Тэгээ 40 мянган цаасны төлөө ингээд уйлаад байж идэг. Тэр чинь тэгээ алтан эмгээд ард юм бол ламбард нь тавиад тэр чинь эмэг бөгж яагаад шүдэндээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй шүү дээ. Би нэг түүх хэлье. Би ингээд 2009 онд 40 настай байсан. Тэр анх нөгөө Тайванд дурангийн бистийн курс явж байгаа байхгүй юу? Би яг ийм жинтэй байсан байхгүй юу? Одоо би нэг 82 дол байдیں۔ Тэгээд Монголд бол би чинь учиргүй тарганд бас орохгүй шүү дээ бас. Бас нэг гайгүй үдийн насан жаа. Тэгээд намайг анх очиж байгаа нэг надтай чинь бас хэдэн орны эмчнэр байсан. 5-6 эмчнэр мислийн эмчнэр. Тэгээд нөгөө Тайваны эмчнэр чинь дурангийн хагалгаа хийхэд юм тарган чамшиг тарган үнд айгүй хэцүү гээд. Чамшиг тарган дурангийн хагалгаа хэцүү гээд. Хүн чинь сэтгэлээр унаа. Тэгээ би нэг 50 хоног гүүвэ дугуй мугуу унаад өөртөө анхаарал би 50 хоногийн дотор 8 ил тулсан байхгүй. Тэгсэн чинь ингээд би нэг орой болгон цэнгэлтэгт нэг эмэгтэйтэй таардаг байсан. Тэр эмэгтэй яадаг вэ гэхээр ингээд хүүхдэд дагуулж авч байна. Тэгээ стандарт цэнгэлтэгтэр чи би ингээд би бол өсрэлэг 5 зарим үед ингээд 8 тойрж байгаа шүү. 8 тойрно гэдэг чинь 3.2 км. Тэгээ тэр эмэгтэй ингээд орж ирэхэд ингээд нэг улаан хүрэн бодволохтой хойдлын нуруу ингээд хөслөг очицсан гүгээд идэг байхгүй. Тэгээ би гайхаад туранхаа эмэгтэй.
Тэгээ би гайхаад энэ юу хэд тойрдгийг харъя гэд нэг өдөр эртгээ очиж нөгөө чи ороод ирлээ. Би ингээд харж байгаа байхгүй юу? 17 тойрж байгаа шүү дээ. Цэнгэлдхийг 17 тойрно гэдэг бол 8 км тий. Тэгээ би бодож байгаа байхгүй. За эднэр чинь ингэж ээж ирүүл байд юм байна. Монголчууд тийм юм байхгүй шүү дээ. Ер нь одоо яг сүүл үед ихс чинь задуучууд тий. Энэ бас сайн хэрэг. Тий. Одоо хоолтондоо ч гэсэн тий. Хоолтондоо анхаарч байна тий. За тэгээ дээр нь анхаарах юм бол даатгалын системдээ анхаарах хэрэгтэй шүү дээ. Манай Монголын даатгалын систем бол өмнөдөө дампур системтэй. Тэгээ дээр нь ус торч дээд зэрэг дампур болсон. Идэж угаад тий. Попро дуусгасан. Тэгээд одоо энэний тухай бол одоо эрүүл мэндийн даатгалын тухай ярих юм бол би бас л ярина шүү нэрээ. Үнэн нэрээ. Одоо би бүр монголчуудад одоо 20 жилийн өмнө бид нэр эрүүл мэндийн системээ одоо засаж залруулж авахгүй бол хохирогчнор нар түн болноо. Та нар эрүүл мэндээр 8 насаараа хохирноо. Бид нар яах вэ гэж бүр гашуу хэлж илээс одоо тэгэл эхнээсээ хохирч ш. Одоо 40 мянган шүдэ авахулж чадахгүй гон одоо тэгэл одоо өвдөл явж байгаа юм. Өвдөл явж байгаа тийм мөнгө байхгүй юм чинь. Одоо энэ даатгалын систем хувийн эмнэлгүүдэд одоо үйлчилж байгаа юм байна уу? Одоо яг за даатгалаар ч одоо энэ үнгүй шүүгээд яг одоо байгаа юм байна уу? Бараг байхгүй. Байхгүй тийм. Бараг байхгүй тийм. Тэр даатгал өгж байгаа мөнгө нь ч гэсэн бүр онгой шүү дээ яг үнэ хэлэх. Энэ дөө тийм. Одоо бүр яривал бүр авахтмаар гэж хийж болно. Харин зүгээр аз болж энэ хувийн даатгалын системүүдийг гарч байна. Олон бод мандал тэгээд юу үлээд ингээд баг миний багсаар 10-аад хувийн даатгалын системтэй байна. Ялангуяа том компаниуд оюу толгой, эрдэс даван толгой гэдэг одоо компаниуд нэг ажилчтай хувийн даатгалд хамруулж байна. Энэ бол маш сайн хэрэг байхгүй юу? Тийм байна. Тийм тэр чинь ингээд ажилчдын төлөө бол маш сайн анхаарж байгаагийн шинж шүү. Энэ зөв голдрол юм. Тэгээ хэд үгүй мэдгүй. Тэгээ 200-300 мянган төгрөг сар төлөөл аятах юмнууд үйлчлэгээ авчгаар байгаа бах шүү тий одоо л. Гэхдээ тийм шүү дээ. Одоо жишээлбэл ингээл байж байгаа шүү дээ. Юу би бас нэг судалж ирсэн. Жилд нэг $2,000 төлөхөд. Тэ? 50 сая төгрөгийн баталгаатай хагалгаа ихээр тийм нөхцөл байна шүү дээ. $2,000 чинь за нэг 5-6 сая тухайн үеийн сэр би нэг тэгж авч ирсэн. Одоо нэг 7 сая болж байгаа. 7 сая гарсан болчихлоо. 7 сая төгрөг даатгатаа төдсөн хүн тэгээд өвдөхөд манай Монголоос биш гадаад оронд явхад хүртэл $50,000 илүү дээ нэг тийм $50,000 ч илүү нэг тийм систем бий. Бүр үнэхээр гоё гош. Тийм тэгэхээр чинь тэр нөгөө баг 200 сая төгрөг болчихж байгаа хөөх тийм 50. Яг даатгалын хувьд бол одоо хөгжилтэй орнууд бол бүгд л тийм шүү дээ. Өөрийн даатгал болон хувийн даатгал 100% их одоо юу гэдгийг cover хийх юм бол тэд ингээд ингэх юм бол тэд гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн систем гэдэг нь үнгүү гэж харах юм бол нэг хэсний үнгүү юм бол чанаргүй. Үнэхээр чанартай юм байна гэх юм бол мэдээж өндөр үнэтэй байна. Технологич өөрөө өндөр үнэтэй юм чинь. Бид нар 17 одоо шийбэл 17 Pro Max-ыг гаргаагийн гут маш их өндөр үнээр лизинг тавьж авч байгаа мөртлөө эсрэгээрээ даатгалынхаа мөнгө төлж чадахгүй гэдэг бол болохгүй л да. Тэгэхээр мэдээж тэрийгээ дагаад чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй л болчихвол гэсэн. Гэхдээ би яг нэг юмор өнгөрдөө. Би энэ Монголд бас хамгийн анхны ядуучуудын эмнэлгийг одоо болцоохон багш өтөрч байгуулад би ч анхны эмчээр нь очижсэн шүү. Оо тийм. 98-аас 2002 онд Тараншаанд үзлэг хийгээд яваад Тараншаанд үзлэг хийжсэн юм чи одоо би яг харахгүй мөн баггүй юу? Бөөстөө хуурстаа хүмүүстээ үзэл. Тийм учраас би Монголын ядуучуудын амьдралыг мэднэ. Тэднэрд яаж туслах уу би мэднэ. Улсын эмнэлэгт бас 10 жил ажиллаа, хувийн эмнэлэгт 14 жил ажиллаа. Тэгэхээр зэрэг би бол ингээл өөрчлөлт амархан л байна. болохоор л байгаа тийм. Үгүй айгүй амархан шүү дээ. Яг үнэ хэлэхэд чи ядуучууд хүн байж болно шүү дээ. Тэр чинь хаач байдаг юм те. Бид нэр тэр анхны ядуучуудын эмнэлгийг одоо үн төлбөргөө нээсэн энерэл эмнэлэг одоо ч Баян зүгт өргөт байна шүү дээ. Тэ? Тэр чинь уг нь жинхэнэ утгаар анх байгуулсан байхгүй юу? Бид нар тэнд ингээд 4 жилийн хугацаанд Монголын бүх энэ ядуучуудыг те авчирж өдөрж үнгүү үзээд үнгүү юм өгдөг, хоололдог, хувцалдаг жинхэнэ утгаар нь байгуулсан шүү дээ. Тэгээ бид нар ингээд гараал тэгээ тэр эмнэлэг жоохон буруу тийшэл явчих. Тэр үед тэгээ дээрээс нь жоохон орой бусгаач гэдэг юм уу те. Цаг орой бусгасан үед бол бүр хэцүү л байгаа л та те. Тэр үед үнэхээр баатралыг ажилласан шүү дээ. Жинхэнэ тэр үед энерэл эмнэлэгт ядуучуудын эмнэлэгт эргэлжсэн эм тариа орох болтны материал улсын бус эмнэлэгт байдгүй байлаа. Тэ улсын эмнэлэгт байхгүй юмыг бид нар гудамжны ашигладаг. Одоо энэ second skin гэдэг төлөнхийн төвдмөд ингээ хэрэглээд байгаа юм чинь бид нар анх энерэл эмнэлэгт 98 онд контейнераар нь оруулж ирээд ядуучуудад тавьж хэрэглэдэг байлаа шүү. Үгүй нэр үнэн шүү. Одоо тэр тухайн үеийн их хурлын гишүүний дүүн ингээд бас төлөгччихэд биднээс ирж гуйж авч ирсэн тохиолдол бий. Үгүй тийм байсан. Тэр эмнэлэг жинхэнэ утгаар нь байгуулсан шүү. Энэ мистацлын эмчтэрч юу нэг эмчилнийхээс илүү ягаад заавал огтлон хайжлна гэдэг юм бэ? Гэж хүмүүс ярьж засал гэдэг чинь мессээр идэгдэг өвчин баггүй юу? За. Тийм месс засалч месслаар идэх нь хэрвээ одоо ингээд месс засалгүй идэгчдэг юм байсан бол бид нар ямар дон тусцсан биш тэгээд тоглоод авахгүй шүү дээ. Манай нэг найз өнгөө үтээ саяхан шүү дээ одоо би
Манай нэг найз цагдаагийн орондоо ингээд над дээр хамар дээр энэ дээр найдаг гарцсан. За чинь 2 хоногийн дараа шаарлага хэлэх чи өрөө дээр наад чи зүсэхгүй бол болохгүй гэд. Тэгсэн чинь чи нэрээ те ном монш гэл намайг чинь мисцэсгүй идгээдэг юм чи нүр гигээр мигээр хоцордсон байна мэн гэл гарсан. 4 хоногийн дараа энэ бомбигээл гарч ирээ тэгээд би ялцгүй зүсэлэнтэй тэгэл инээж байгаа за найз минь. Мис засал гэдэг чинь мисцээр идгээдэг өвчин шүү тэгэл гэдэг чинь тийм л учиртай байхгүй даа чи. Яг одоо ингээд ингэж амтлаа мис засал гэдэг бид нар мэдээж юу гэдэг юм мис засал хийн гэхээр яг чиний хэлсэн адилхан те өгдөг нь огтлох гээд байгаа юм биш юу гэхээр өнөөдрийн байгаагаас маргаашийнх нь илүү сайжруулах тохиолдолд хаалгаа их буюу одоо индикейшн гэж юм байгаа. Тэгэхээр барьж хийж байгаа учраас арайч бас нэг тийхгүй хаалгаа хийдэг заалттай ямар үед нь хийх үү те ямар үед нь ямар хаалгаа хийх үү гэдэг чинь хүн харахад ингээд мэсцлийн юм гээд байгаа цаанаас чинь цаана одоо ингээд те асар их одоо оюухан шаардсан шүү дээ тийм ээ чинь тэгэл яхаа тэр хагалгааны хэдэн цагийн өрөөнд чинь одоо яг л бүхэл юм л анхаарал төвлөрн төлөвлөгөө ингээд бүхэд бүтэн багийн яг үндэ гайхамшигтай ажиллаж шүү дээ. Гэтэ би ер нь бүх мэсцлийн эмчнэрийг ингээ хараад байхад их зоригтой юм болов гэж боддог шүү дээ. Өдөр болгон хүнийг зүсээд онгоолгоод те ингээ юмнуудыг нь одоо ингээл ихэд зориггүй мэсцлийн зориггүй хүн бол мэсцлийн эмчилж чадахгүй. Би бүр хэрэг бардан билээ. Тэгээд зориггүй таагтай яг санахгүй байгаа. Би яг хэдэн жилийн өмнө юм бэ тэр 21 он юм уу. Яг ковид үе байсан юм аа. 2 давхрын өрөө чи үлээ. Сэхэний өрөөнд яг ингээ та яг жижиг юмчээр явж исэн байхгүй. Тэгээд ингээд тэр хүн л ингээ дотор л юм нэг цус алдсан юм шиг байна. Одоо яг ингээд тэр яриа болж байгаа нэг дотор цус алдаал нэг юм болохгүй болол тэгэл ихсэж та ингээл орж ирээл. Тэгээ нэг совлогч нь энд нь судсанд л гуурс тавих гэдэг юм да. Би өөрөө ч бас тэнд сэгэд үхгүй твтэж байгаа юм шүү дээ. Тэгээ нэг гуурс тавих гэсэн чинь яг баярын амчаа ингээл орж ирээл. За эвтүүлжээ толгойн барьжээ гэл ингээл цагаалаад орж ирээл ингээл. Тэгэл за тавьчлаа. За наатгаа гоё гэл ингээл ганцаас олцоо гарч. Би ёо нэмэр авир эмчээл гэж харж ирсэн. Би яг анх тэгж би баярын амчиг харж ирсэн байхгүй. Яа нэг эмч орж ирж индаа гаал ингээл яс чи нэг совлогч нь орж гараал ингээ тэгээ тэр совлогч чадахгүй байсан юм аа. Тэгсэн чил баярын амч орж ирээл энэ зүсээ. Мэсцлийн эмч чинь насар хурдтай байх шаардлагатай шүү дээ. Харин тийм шиг юм ба тий. Хурдан сэтгэдэг байх хэрэгтэй, хурдан хөдөлдөг байх хэрэгтэй те. Дээр нь хурдан шийдвэр гаргадаг чадвартай байх хэрэгтэй. Энэ нь аюу агуу чанар шүү. Тийм ээ. Тэгэхээр яг та хоёрын нөгөө түрүү хэлээд байгаа зоригтой юутэй гэдэг чинь яг л тийм баг. Хүмүүс жишээлбэл ингэдэг л дээ. Оюутан байгаа залуучууд одоо ингээл оюутан бол эмч болоод төгссөний дараа би юу н ямар одоо мэрэгчлээ болох уу гэдэг. Тэгээ би бас энэ дээр яг юу зөвлөгөө өгөхөд бол тий ихвч надаас асуудаг болохоор хэлж байгаа шүү. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө эхлээд сайн таних хэрэгтэй юм шиг байна. Зоригтой хүн бол жишээлбэл месастын эмч болж байгаа. Эсвэл одоо юу гэдэг юм бас нэг тиймэрхүү зориг дуцтмаг гэх юм уу тийм ээ. Өөртөө ихтгэл нь бага байдаг хүмүүс бол хаамаагүй мэрэгч сонгож байгаа буцдаг нэг юм талууд байдаг юм санагддаг юм шүү. Эмчнэр тэгтээ нэг юм хийж үзчихсэн нэг жүжигчэнд нэг би нэг отело тоглолцсон ч гэдэг юм уу те жилетэ тоглож гэмсэн ч гэсэн тийм мөрөглөөдөг штэ. За найруулагч нар бол за би нэг тэр жүжиг найруулж гэсэн гэдэг. Одоо та хоёрт тань жишээлбэл нэг тим мис засал хийж гэмсэн гэсэн юм бэ? Зөндөө байна шүү дээ одоо шүү дээ. Тийм үү? Бүр зөндөө нэр хуваалцаач. Хуваалцаач. Гүг харин би түрүү хэллээ шүү дээ. Би 60 наснаас өмнө дурангийн мэсэл хийгээд үзчихье гэж боддог байсан. Одоо би бол өөрийгөө дурангийн мэсэлч гэж бүр бардан байлна. Одоо бид нар цаашаа явах юм бол Европт мэс засал байна. Өшөө олон агалгаа байна шүү дээ. Тэрийг бол хийгээд үзчихмээр агалгаа одоо бид нар тийм зөндөө л байна яг үнэ хэлэхэд. Гадагшаа яваад ингээд янз янзын орны ингээд олон эмчнэр яг нэг салбарын эмчнэр цуглаж шаа штэ. Цуглараад ингээд яаж яхад бол танаа сонгодвол нэг айхтар дутаад хоцрогдоод байгаа юм бол алга байна уу? Техник технологийн хувьд. Яг уу дээ. Ингээд эн чинь аливаа юм чинь нөгөө тооноос чанар шилждэг хуйлтай. Одоо 45 одоо жишээлбэл өмнөд Солонгос 50 сая хүн дээр хагалгаа хийж байгаа эмчнэр. Хятад 1.5 тэрбум. Одоо явахтай зарим эмчнэр бид нар дэлхийн зөвшөнд өрчсөн бид нар мундаг сундаг гэж л эдийн зүгээр. Хэзээ ч би өөрийгөө одоо тий хятад Солонгос эмчнэртэй энэ зэрэгцэн гэж би өөрийгөө хэлж чадахгүй. Яг би мис засалч. Гэхдээ тэд нартэй бол өөрийгөө эзэж харьцуулахгүй. Бид нар дутуу байгаа. Тэрэнд бол одоо хүлэн зөвшөөрөхөөс арга байхгүй. Тэгээ тэрийг би зүгээр товчхондоо хэлэх тооноос чанар шилжин тохиолдолтой. Тэгээ эн чинь бусад эмнэлэгт бол ингээд нарийсчиж байгаа байхгүй юу? Одоо хятад над чинь ходоодны мэслийн зөвхөн ходоодоо л идэх зөвхөн нэг юмар тий. Нэг юм ингээл эн чинь тэр олон хүмүүс чинь тий. Ингээд бид нар чинь яг нарийсч болно л доо. Гэхдээ ерөнхийдөө тохиолдлын тоо цөөхөн байхгүй. Одоо жишээлбэл би та нарт ганц л тоо хэлээ. Саяны миний Нанжинд очиж 3 сар ходоодны хавдрын засагт ажиллаж байгаа. Тэрний жилд хийдэг ходоодны хавдрын мэс засал нь 1800-аас 2000 ширхэг байхгүй юу? Ганцхан эмнэлгийн ингээд тэгээд тэр тасагч нь зөвхөн 100 ортой. 100 ортой тасаг зөвхөн ходоодны хавдрын мэслээ. Тэгэхэд манай сонготой эмнэлэг 100 ортой байхгүй. Тэгсэн чинь тэр нэг тасаг 1800 хагалгаа хийж байна. Тэгсэн чинь ходоодны хавдар манай Монголд 1500 онцлогдсон байна жилд.
Тэрний сэдэн хагалгаанд ордог ингээд. Тэгээ бодохоор одоо тохиолдол сөөдөл байгаа байхгүй. Тэр олон тохиолдол их хийж байгаа ард түмний инфляц ур чадвар сайжрах байх юм байна тий. Өдөр тэдийг хийгээл ингээд. Өдөр болгон нэг л төлөө хаглаад байвал энэ чинь төлөөг яаж хагалдаг болно шүү дээ. Тэгэхээр чинь бид нар чинь бас яаж ч бодсон. Нүдэ анжаага чинь шахалдаг болохоор бараг тэгэж шүү дээ. Хүн бараг тэгэж шүү дээ. Тэгэхээр чинь тэр чинь ялцгүй ур чадвар дагаал дэвшилж байгаа шүү дээ. Би бол тэрийг бүр нүдэрээ хараад ирлээ. Тэг өөрийгөө одоо яах вэ тий? Тавилын юм дач хийгээл одоо тэгэл ирлээ шүү дээ. Одоо гэхдээ саний ингээд тооноос чанар гэж юм те сая танд бол гэдэг ингээд Нанжинлууч нөө Солонгос руу ч нэг гадны юу руу очиод ирэхэд бол бас нэг жижигхэн шатвал хамаагүй дээшээ болж байгаа доо. Болдгоо. Өөрт мэдэгдэхгүйгээр ч гэсэн баг те. Үгүй тийм шүү. Бид нар чинь тийш яг ингээд бид нар одоо сая 3 сар болоход би яг тэдний амьсгалтай зэрэгцээд өглөө өвчтнүүдийн үзэл нөгөө профессор маань бүх өвчтнүүдээ ингээд шалгатай хүмүүсийг бид нарт англиар хэлээ лекц ороод өдрөжингөө хагалгааных нь өрөөнд хамт байгаа цуг ороод гар угаагаал тий. Ингээд л одоо яг л хэмчиг нь байж байгаа л ирж байгаа ч ур чадвар сайжрна шүү дээ. Сайжирч байгаа тий. Гахалтай. За бидний нэвтрүүлгийн цаг дууссан байна. 30 минут ярилцах хэвээр. Тэгээд 30 минут ярилцчихлаа. Урилга хүлээж авч ирсэн баярын амжилттай маш их баярлалаа. Хашаадаа ч гэсэндээ маш их баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье. Подкастаар хамтарч ажилладаг энэ Амуугийн брэнд үйтэй. За. Саагаргүй бичээ. Саагаргүй бүтээгдэхүүн байгаа. Тэгээд танд бэлгэлж байгаа шүү хүүхдүүдэд авч өгчөөрэй гэж. За баярлалаа. Тэгээд Монголын ард түмэнд эрүүл энхийг хүсье. Эрүүл мэндийн даатгалаа сайн төлөөрөө. За баярлалаа. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.